Здравствуйте, уважаемые телезрители. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Манай бүс нутагт шөндөө дулаанхан хонох болсноор жинхэнэ утгаараа 100 цаг альжлан ирлээ. Дулаан хонохын хэрээр ургамал ногоо сайн ургаж байна. Сайн ургаж жин даан томорч байх үед нь бид сайн арчилж ургалтыг нь дэмжих хэрэгтэй. Ингээд ойрын өдрүүдэд ургамал ногоон тохирсон ямар арчилгаа хийх шаардлагатай болохыг хамтдаа сонирхцгаая. Давайте посмотрим вместе. Нэвтрүүлгээ цэцэрлэгээсээ эхлэж байна. Бид алюминий модонд 2 удаа ариутгал устгал хийж хор задсан уламжлал ёсоор искра бэлтгэл ашигласан. Малинка, Дубравинка сортын манай 2 мод магадгүй 6 м өндөр ургасан. Шат ашиглан моддынхоо оройд хор засаж өгсөн. Гэхдээ моддын оройгоор өт идсэн алим байж магадгүй. Харин моддын дунд хэсэг болоод доод хэсэгт алим цэвэрхэн сайхан ургаж байна. Цаг тухайд нь ариутгал устгал хийж өгч хор задсан болохоор ийм үр дүн гарсан юм а. Мөн энэ жил сэрүүхэн цаг агаар докторгүй байснаас ирвэхээ бараг гараагүй ч нөлөөллөө. Энэ 2 модноос 8% магадгүй түүнээс их алим хурааж авахар харагдаж байна. За тэгээд магадгүй хороо гүйцэж чадаагүйгээс оройн хэсгийн алим жаахан үтсэн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тийм санаа зовхоор хохирол учруулж чадахгүй. Алим эд томрох үед нь мод шин тижэл чиг их шаарддаг. За энэ бол модны үндэсний тойрог. Тийм өндөр биш болохоор 2 хувааж услах шаардлагатай болсон. Гадаа 30 хэмээс дээш халах үед 4-5 хоногт 1 удаа услах хэрэгтэй болно. Энгийн үед бол 7 хоногт 1 удаа услахад хангалттай. Зарим хүмүүс бороо орсны дараа услах шаардлагагүй гэж боддог. Жишээ нь луунгийн мандалд борооны ус сайн дохтож жиг өгнө. Харин моддын хувьд борооны усыг нь авч мөчөр нь хаагаад үндсэн чиг төдийл нь нэвтрдэг. Тиймээс бороо ихтэй өвдөж моддоо сайн услах хэрэгтэй шүү. Мөн модод алим хаяж эхэлдэг. Үүнд санаа битгий зовоорой. Модод маань энэ олон алимыг тижээж, шим тижээлээр бүрэн хангаж дийлэхгүй шүү дээ. Хүчрэхгүй болсноо хаяж байгаа юм. Төвж аваад компост руугаа хийж унсан шалсан навчнуудыг нь ч гэсэн компост руугаа хийчихээрээ унаж байгаа шалтгаан нь яг адилхан. Тиймээс санаа зовох хэрэггүй. Одоо хамгийн гол нь цаг тухайд нь сайн услаж байх хэрэгтэй шүү. Харин жимс ургаагүй шин залуу моддыг бол ойр ойрхон услаад байх шаардлагагүй шүү үзэгчтэй. Мөн саяхан нэг үзэгч утсаар надаас алюминий модны илүү салаам өчрүүдийг нь тайрж болох уу гэж асуусан. Одоогоор тайрж огтоос болохгүй. Моддыг намар хожуу эсвэл намар эрт аль мөчөр нь хөлдсөн аль нь ирүүл байгааг нь тодорхой харж байгаад тайрж болдог юм а. Ийм халуун өдрүүдэд яс жимсний моддыг тусгаалan анхаарч арчлах хэрэгтэй. Ялангуяа шавуугийн тоорын моддыг сайн арчлаарай. Өнгөрсөн жил ургас алдсан бол энэ жил жимс сайн гарлаа. Одоо жимсчийн хуримтлуулан томорч эхлээд байна. Гүйцэд боловсрох хугацаа цаг агаараас шалтгаалаад өөр байх болно. Магадгүй 8 дугаар сарын 20-оос хойш бүрэн боловсрч гүйцэх байхаа. Мөн л мод зарим жимсээ хайлсан. Мод боловсруулж гүйцэж болгож чадахгүй илүү гэж үзсэн жимсээ хайж байгаа юм. Төвж аваад компост руугаа хийж одоо хамгийн гол нь услага сайн хийж өгөөрэй. Алюминий моддыг 7 хоногт 1 удаа устгаж байгаа бол яс жимс моддыг ойр ойрхон услах шаардлагатай болдог. Агаарын чигшил бага халуун өдрүүдэд шавганы модонд чигшүүлэх услага хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл модны үндэсний тойргийг орой бүр багаар шүшиж чиглэж өгнө. Чиг ууршихтаа моддын титэм хэсгийн чигшлийг нэмэгдүүлдэг юм а. Ингэснээр жимсээ хаях нь багасна. Ялангуяа чавганы моддыг энэ аргаар услахад илүү тохиромжтой. Хортон шавжирын эсрэг устгал хийсэн тухайгаа хэлэхэд энэ хэсэгт ургамлын бөөс буюу тэля үүрлсэн байсныг искра бэлтгэл ашиглан цацаж устгасан. Хүсвэл яг одоо химийн хор ашигласан ч болно. Жимсээ түүх хүртэл хангалттай хугацаа байна. Та бүхэн шинэ мөчөрт ургаж байгаа залуу навчийг нь сайн анзаарч ажиглаж байгаарай. Шинэ навч шөөцлөг учраас ургамлын бөөс тэляг ихээр татдаг. Хараад байхад зарим хүмүүс чавганы мод эд цэцэглэж байх үед нь огтоос анхаарч арчилдаг. Үүнээс болоод салаа мөчөр навцсыг нь тэля идчихдэг. Ихээр навцс нь хумирч цааш ургахаа болдог юм шүү. Жимсээ түүх хугацаа байгаа болохоор химийн хор
чамаагүй ашиглаад хортон шавжнуудыг устгах хэрэгтэй. Химийн хор илүү хүчтэй бас хурдан үйлчилдэг. Ийм бага оврын зай хураагууртай шүрхшигч ашиглахыг бодоорой. Модны навч гэмтсэн байвал шууд тухайн хэсэгт нь хороо цацаад өгөөрэй. Би искра бэлтгэл найруулсан байгаа. Хороо салхихгүй, дохтуу, бороогүй оройн цагаар цацаж өгөх ёстой гэдгийг мартаж болохгүй. Энэ искра бэлтгэлээр би байцаагааж бас ариутгасан. Бүх талбайгаа биш, ирвэхээр авгалдаа харагдсан зөвхөн тэр байцааг ариутхан хороо цацаж байгаарай. Тэрэн дээр шүү зөвчтэй. За ямар тааж чавганы моддоо сайдэр ариутгаж ургамлын бөөс буюу Дилианаас хамгаалаарай. Манай нэвтрүүлгийн 30 гаруй жилийн түүхэнд анх удаага нэгэн шинэ ургамлыг танилцуулах гэж байна. Энэ бол европчуудын хэлдгээр бөөрөлзөгний мод буюу Малиновая дерева юм а. Энэ нь бөөрөлзөгний өвөрмөц нэгэн төрөл. Гэхдээ яг үнэндээ бол мод биш, харин бутлаг ургамал байгаамаа. 3 жилийн өмнө би Москвагаас суулгацыг нь авчирч суулгасан. 2 жил гаруй ургац авах гэж нэлээд хичээсэн ч өнөөдөр ихний үр дүнгээ өгч байна. Жимс их гарлаа. Хоёрхан ишнээс ингэж өндөр сайхан бод ургуулж чадсандаа туйлын баяртай байна. Би өмнө нь жилд олон удаа ургацаа өгдөг буюу Эрмитант бөөрөлзгөн тариалж үзсэн. Манай бүс нутагт 100 богинохон болохоор Эрмитант бөөрөлзгөн нэгээс илүү удаа жимсээ өгч амжидгүй маа. Учир нь нарны илж буурч өдөр богиносох 8 дугаар сарын төгсгөлдөл жимс нь гарч томорж эхэлдэг юм. Тиймээс манай нутагт бол ийм төрлийн бөөрөлзгөн тохирохгүй. Харин энэ модлог бөөрөлзгөний хувьд тун дайггүй ургачглаа. Би одоо гарсан жимсийг нь түүж авна. Гэхдээ туршилтын журмаар ургуулж байгаа болохоор цаашид үргэлжлүүлэн жимсэлэх үгүй юу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ирэх жилүүдэд ажиглах болно. Манай бүрээд ирэхүү өөр байгалийн хязгаарт энэ модлог бөөрөлзгөнийг тарьж судалсан хүн байхгүй болохоор дуршлах судалж чадсангүй. Тэгэхээр үзэгчтэй хамтдаа үр дүнгийн судалцгаая. Энэ жил олон шинэ иш гарсан. Тиймээс ирэх жил энэ бутнаас бүтэн хувийн жимс түүх байх гэсэн итгэл байна. Одоохондоо би лидерийн санамд түлээ. Тэгээд гүйцэд боловсраагүй жимсийг нь үлдээчихье. Ирэх жил эсвэл дараа жилд энэ ургамал манай бүс нутагт бүрэн тасаад илүү ариун ургац өгөх магадлал байна. Хамтдаа ажиглаж бай. Харамсалтай нь би сортынхаа нэрийг сандгүй. Тэмдэглэсэн цаасаа алга болгочихж ямар тааж сэтгэл хангалуун байна. Гэхдээ шууд модлог бөөрөлзгөн тарь гэж та бүхнийг уриалахад хараахан эрт байна. Дуршилтын үр дүнгийг харж байж шийдцгээе. Хүлэмж бол хүлэмж шүү дээ. Ялангуяа манайх шиг 100 богонтой бүс нутагт хүлэмж бол маш чухал хэрэгтэй зүйл. Түүний ачаар 7 дугаар сарын дунд үеэс эхлэн анхны ургацаа хуран авч эхэлдэг юм а. Энд зэсэн цэртэн овгийн улаан, лойл, чинжүү, баклажан буюу хаш ургаж байгаа. Ингээд үзэгчтэй хамтдаа анхны улаан лойлын ургацаа хурааж авцгаая. Манай хүлэмжинд нийт 5 сортын улаан лойл ургаж байгаа. Та ургацын тоонд илүү анхаарч байгаа бол лойлоо ботонд нь боловцорч гүйцгийг нь хүлээлгүй хурааж аваад гэртээ гүйцэд болгож болно. Харин ургацын чанарт анхаарч байгаа бол ботондоо бүрэн боловсорч гүйцгийг нь хүлээгээрэй. Би тоонд биш чанарт анхаардаг болохоор бүрэн боловсорч гүйцгийг нь хүлээж байгаад хурааж авахыг илүү үздэг. За эхний сорт бол Аджанский. Энэ жил анх удаага тарьж байна. Эхний ургацаа авлаа. Хув шиг шар өнгөтэй, яг жинхэнэ лойлын анхлан үнэртэй юм а. Барьж үзэхэд эслэг ихтэй буюу махлаг сорт байгаа гэдг нь мэдрэгдэж байна. Дуршилтын эхний жил одоогоор муулах зүйл алга. Гэхдээ цаашид ямар үр дүн үзүүлэхийг нь харж байгаа гэлээ. За хоёр дахь сорт бол янтарны мёд сорт. Тариалж тассан амтлаг сорт байгаа юм. Аджанский сорттой харьцуулахад өнгө нь ойролцоо боловч чанарын хувьд тис ондоо сортууд. Энэ жил би анх удаа ил талбаад янтарны мёд сортоо тарьж үзсэн байгаа. За 3 дахь сортын хувьд Царская башня 2 дахь жилдээ тарьж байна. Гибрид үр. Өмнөх 2 сорттой харьцуулахад эслэг буюу махлаг биш. Анхны ургацаа энэ сортоос авчихсан. Хоёр дахь нь энэ байна. Мөн л том лойлтой, тансаг сайхан үнэртэй, гэхдээ эслэг багтай сорт юм а.
Мөн энэ жил анх удаага шар ариката болон улаан ариката гэх сортыг тарж үзлээ. Ариката сортоос лойл их гарсан ч нилээд хожуу болцсон сорт гэдэг нь тодорхой боллоо. Бац бут нь ингэж өндөр ургадаг юм байна. Манай хөлөмж тийм өндөр биш болохоор таазанд хүрсэн. Тиймээс бутны оройг нь тайрч авч илүү салаан мөчрүүдийг нь тайрах хэрэгтэй боллоо. Энэ сортын жишээн дээр бараан толбот мөөгөнцөр буюу буурая битнис тест гэж юу болохыг харуулъя. Хөлөмж нь ил талбай биш болохоор агарын солилцоо муутай. Чадах чинээгээрээ агаржуулж байгаа хэдий ч мөөгөнцөр тархачихлаа. Одоохондоо ганц 2 ишин дээр ажиглагдж байна. Хэрвээ өвчлөл нэмэгдүүл би зэсийн байван буюу медний купороос ашиглана. Зэс нь энэ мөөгөнцөрийн дархалтыг зогсоодог. Хөрснөөс 60 см өндөрлөж иш навчийг нь бүрэн авсан байна. Ингэж агаржуултыг нь сайжруулж байгаа хэрэг ийхүү улаан лойл маань чамлахааргүй сайн ургаж байна. За одоо чинжүүний тухай ярилцъя. Бид хамтдаа эхний ургацаа хурааж авсан. За хамгийн түрүүнд энэ жилээс ургуулж байгаа шинэ гибрид үр Санкина Любовь сорт ургацаа өгсөн. Чинжүүн ийм улбар шар өнгөтэй одоо түүж аваад амтлаг хоол хийхдээ ашиглах болно. За одоо та бүхэнд зарим гибрид сортуудын онцлогийг харуулъя. Чинжүү олон гарсан ч гэсэн шинэ нахиа мөчр гарахгүй байгаа. Энэ сортоос гэхэд шинэ салаа мөчр гарсан. Цаашид цэцэглэж шинэ чинжүү ургуулах бололцоотой харагдаж байна. Харин энэ бутанд шинэ нахиа мөчр алга. Чинжүүгээр бүхэлдээ өөрийгөө ороосон мэт олон чинжүү ургаж байгаа биз дээ. Чинжүүгээл бүрэн боловсруулахын тулд энэ ургамал бүх шимт тэжээлээ зарцуулж байгаа мэт харагдлаа. Тиймээс энэ шатанд нь чинжүүгийн түүж аваад ургамалд дахин шин чинжүү ургуулах боломжийг нь олгох хэрэгтэй. Ийм өвөрмөц онцлогтой гибрид үрдээ. За тэгээд нөгөө ургамлын бөөс буюу диля. Тэр захын 2 бутанд үргэлж гисэн байсан. Чинжүү дөнгөж бүрлдэж байх үед нь искра бэлтгэл ашиглан хор засаж бүрэн устгасан. Гисэн хэдий ч бусад буттай харьцуулахад ургалт нь хоцорч байгаа. Хортын шавж ийм л хор уршигтай байдаг юм а. Тиймээс сайтар ажиглаж тэмцэж байх хэрэгтэй. За ямар тааж хүлэмжнээсээ бид шинэ ургацын нарийн ногоогоо хураан авч эхэллээ. Үзэгч таны ургац арвин байх болтугай. Особенно радуется Булаан бөхчөм шүнд дуртай ургамал бол өргөц гэмэх. Шөндөө нэмэх 15 хэмээс дээш багдгүй 18 хэмээс дулаан хонж байгаа үед өргөц тэмэх маш хурдан томорж ургацсан жигдэрдэг. Мөн оройн цагаар наранд бүлээсгсэн усаар устгаа хийх ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. 1 метрийг харьцах 60 см-тай энэ нүхэнд 10 литр ус хангалттай устгаа болно гэдгийг санаарай. Өнөөдрийн байдлаар өргөс тэмэх хэрхэн ургаж байгаа тухай хэлэхэд одоогоор 1% өргөс тэмэх хурааж яваад байна. Цаг агаарын байдлаас хамаарч шөндөө нэлээд хүүдэн хонж байснаас өргөс тэмэхний ургалт удаашрсан байсан юм а. Саяхнаас л эрчимжиж байна да. Тиймээс энэ үед нь өдөр бүр услахыг тогтмол хийх шаардлагатай шүү. Мэдээж сайхан бороо орсон өдөр бол алгасаж болно. Сорт бүрийн ариншин өөр байдаг. За гибрид үрийн өргөс тэмэх гэхэд ургацаа өгөөд эхэлж гисэн. Бид хамтдаа дээжийг нь түүж авсан шүү дээ. Одоо жинхэнэ классик өргөс тэмэх бидний хэлд заншснаар социализмын үеийн хуучин сорт болох Ниарасимигийн тухай ярья. Бидний хүүхэд нас 1960-аас 70 оны үед идэж өссөн амт байгаамаа. Ниарасими сортын үр худалдаанд гарахаа болоод 20 гаруй жил болж байгаа болохоор би үрийг нь өөрөө гарган авч тариалдаг болсон. Энэ бол дундаж хэмжээд байна. Үүнээс илүү томорч ургадаг. Даршилахад тохиромжгүй. Шинээр нь салаад хийж идэхэд бол тохиромжтой сорт. Гэхдээ 1967 оны үед дарчилгааны тусгай зориултын сорт байгаагүй болохоор Ниарасими сортыг дарж хэрэгэлдэг байлаа. Арааны шүлс асгаруулам сайхан жинхэнэ өргөс тэмхний амтыг мэдрүүлдэг сорттоо. За харьцуулж та бүхэндээ хятад Китайский император буюу Хятадын эзэн хаан хэмээх сортыг харуулъя. Баг зэрэг давсалж болох ч удаан хадгалах ямар ч боломжгүй. Шууд хүнсэнд хэрэглэх зорилготой сорт. Салаад хийхээс гадна шарж хэрэглэж болдог онцлогтой.
сортууд хоолндоо өргөс тэмх өргөн ашигладаг шүү дээ. За тэр сорт байгаа юм. Би сүүлийн 5 жил омлет хийхдээ эсвэл төмс махтаа шарахтаа энэ сортын өргөс тэмхийг тогтмол хийдэг болсон. Ариван ургац өгдөг сорт нэг нүхэнд тарихад танаа гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах нь ялимгүй хожуу болцтойч галт сайтай сорт байнамаа. За ургамал хөгшөрч агаарын чигшил нэмэгдэх үед төрөл бүрийн өвчлөл тархаж эхэлдэг. Хамгийн түгээмэл ажиглагддаг өвчин бол доод навчин дээр антикриноз буюу зэвт толб үүсэх явдал юм аа. Ер нь доод навчин дээр гэрэл очдоггүй болохоор амархан шаралждаг. Тиймээс тогтмол түүж авч байх шаардлагатай шүү. Одоо ургац бүрлдэх үед нь химийн хор ашиглаж болохгүй. Мөн зүгийн цэцгэс тоос хүртэх үеийн дуусаагүй байна. Ишяшны болон нерасими сортууд нь зүгийгээр тоос хүртдэг. Сүүлийн үеийн гибрид өрүүд бол тоос хүртэх шаардлагагүй ургацаа өгдөг болсон. Мөн антикринозын эсрэг химийн хор огт ашиглаж болдоггүй юм. Химийн бэлдэмлийн оронд ургамлын дархлаа калийн сульфат ашиглан дэмжиж өгөөрэй. Калийн бордоо дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Калийн ургамлын дархлааг дэмжихээс гадна ургалтыг нь сайжруулж, болцыг нь түрэгддэг аж холбогдолтой. Мөн өргөс тэмхний иш мөчрийг дээс сойж агааржуултын сайжруулж байгаарай. За тэгээд хачиг тархахаас сэргийлж байх хэрэгтэй шүү. Өргөс тэмхний навчин их зөөлхөн болохоор хачиг амархан тархах болно. Та жижиг шүршигч аваад голомт үүссэн газарт нь хор засаж өгөх хэрэгтэй. Ургамал дээр хачиг харагдсан даруйд нь хурдан устгах хэрэгтэй шүү. Үгүй бол хураа өвсөн төмөр асахтай адил хачиг талбайгт нь хормхон зуурт сүрүүлнэ шүү. Ил талбайн улаан лойл ингэж ургаж байна. Ил талбайн лойлын ургац бүрлдэх үе нь яг эхлээд байна. Одоо энд олон төрлийн сорт ургаж байгаа. Энэ талд нь өндөр буттай сортууд нь ургаж байна. Энэ бол Кунилейский сорт. Анх удаа ил талбайд ургуулж байгаа янтарны мёд сорт байна. Тэгээд Сибирская тренд болон Сибирская чуда сортуудыг тариалсан байгаа. Дунд эрт, дунд болцсон сортууд болохоор ургалт нь ингэж зөрүүтэй харагдаж байгаа юм. Гэхдээ гадаа ийм дулаан хэвээрээ байвал 8 дугаар сарын 5-наас эхлээд ургацаа өгч эхлэх болно. Одоогийн байдлаар сортоос хамаарч 1, 2, 3 за бүр 4 мөчөрт лойл ургаж байна. Дээд тал нь 6 салаа мөчөрт лойл ургаж гарсан байна. Манай бүс нутагт ил талбайд 6-аас дээш мөчөрт гарсан лойл боловсрч амждаггүй юм. Харин хүлэмжинд бол 7-8 байсан ч бүрэн боловсрч амждаг юм аа. Одоо доод хуучин навчнуудыг нь түүж цэвэрлэх шаардлагатай шүү үзэгчтэй. Тэгж бид навчныг хүрэн толбожит буюу калидоспироз өвчнөөс салж чадна. Мөн потопериоз зэрэг аюулт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Ингэж бид ургамалд чөлөөтэй амьсгалах, салхитай, агаар сэлгэлт сайтай орчныг нь бүрдүүлэх ёстой юм аа. Би анх суулгахдаа их сэрэг суулгаж өгсөн. Эсэн хэдий ч доод талын хөгшин навчнууд нь айжмдаа өвчин эсэргүүцэх дархлаан суларч өвчлөх эрсдэл нь нэмэгддэг юм аа. Тиймээс услага хийхээс өмнө эдгээр хөгшин навчнуудыг нь хаачаар авч цэвэрлэх хэрэгтэй. Ер нь хөрснөөс дээш 40-50 см өндөрт иш навч ургуулах хэрэггүй. Авсан навчнуудаа бордоо хийхээр компостныхаа нөхрөө хийж гинэвэз. Тэгээд дээрэс нь MMX биобэлдмэл цацаж өгснөөр өвчин үүсгэгч бичил биетнүүдийг нь бүрэн устгадаг давуу талтай. Доод талын хөгшин навчнуудыг авсныхаа дараа мөн оройд нь ургаж байгаа шин салаа иш навчнуудыг нь ч тарих хэрэгтэй болно. Шин иш навч одоо зөвхөн ургамлаас шимт хижээл сорж ургац бүрлдэх үйл явцад саад болно. Энэ салаа нилээд урагчсан байгаа хэдий ч тайрч авахаас өөр арга алгаа. Шин залуу салаа иш навч өөрсдөө ургахаа бодоод үндсэн ургамлын шимт хижээлийг соржчихдаг юм. Тиймээс тайрч авах нь хамгийн зөв сонголт шүү. Мөн ургамлыг сойж ууж байх хэрэгтэй. Газарт хатгсан шонгоос сойж уухгүй бол ургамал лойл ургахын хэрээр жингээ даалгүй, унах, ишин хугарах эрсдэлтэй. Тиймээс ингээд сайтар шонд нь бэхлэж ууж өгөөрэй. Өндөр буттай сортууд лойлынхаа жинг даахгүй гол иш салаа мөчр нь хугарах эрсдэл өндөртэй гэдгийг санаарай. Одоо бордох шаардлага гарвал зөвхөн калиум бордоо сонгоорой.
калий сульфатыг өргөст хэмэх болон улаан лойл болгоход ашиглаж болно. Калийн ургамлын болцыг түргдэхээс гадна ургамлын дархлааг нэмэгдүүлж өвчлөлөөс сэргийлдэг. Гадаа нэмэх 30 хэм хөрсөн халуун өдөр лойлын бут суулгасан шууд уг 7 хоногт 2 удаа дүүргэж устгаж өгнө. Харин 25 хэм байвал 5 хоногт 1 удаа услахад хангалттай. Одоо бут томорч ургац эд бүрлдэж байгаа үе. Зөвхөн хөрдснөөс төдийгүй ургамал навчаараа чигээ ууршуулан ихээр алддаг. Тиймээс услахааныхаа хэмжээ болон давтамжийг ургацсынхаа хэмжээнд тохируулан нэмэгдүүлж өгөөрэй. Ингэж чадвал бид арвин ургац авах болно. За эдгээр нь манай намхан буттай улаан лойлын сортууд байна. Энд Санка гибрид үрийн 9 бут ургаж байна. Мөн Златая Рибка, Клаудиа, Бенита сортын лойл ургаж байгаа. Бүгд ийм ижилхэн намхан буттай сортууд. Санка сортын бут нь 3 дахь салаам өчирдөнд лойл ургаж байгаа нь тод харагдаж байна. Салаатны зориулттай, зузаан хальстай, шүүслэг сайхан амттай сорт мөн хадгалалт маш сайн даадаг юм. За арчилгааны хувьд бол ижилхэн доод талын хөгшин навчнуудыг нь авч агаарын урсгалыг нь сайжруулж өвчлөлөө сэргийлэх хэрэгтэй. Тайрч авсан навцсаа компост руугаа хийгээрэй. Мөн калиум бордоогоор нэмж бордож өгөөрэй. Өргөст хэмэх улаан лойлоо хамтд нэг доор бордчих нь биз. Ингэж бордохоор ургацын хэмжээ нэмэгдэж ургамлын дархлааг сайжруулдаг гэдгийг санаарай. Одоо сонгон сармисны арчилгааны талаар үргэлжлүүлэн ярив. Арчилгааны тухайд бол бид хортон шавьчтай хийх тэмцлээ амжилттай дуусгаж чадсан болохоор одоо дохтмол услахад л хангалттай. Манай талбайд сонгоны ялаа буюу луковая муха өнгөрсөн жилдээ харьцуулахад илүү гайдарлаа. Би ялимгүй хоцорч хор затснаас болсон байх. Тэгээд цөөн тооны сонгоныг маань идчихлээ. Гэхдээ ургац алдуулахаар их хэмжээнд барахж амжаагүй. Одоо сонгоны болцоо томорч гадна хальс үүсэж эхлэж байна. Ишин хатуурч газар унж эхэлсэн. Энэ бол байгалийн хууль болох ёстой зүйл нь болж байгаа хэрэг шүү үзэгчтэй. Харамсалтай нь зарим нэг сонгон хатаж муудсан байна. Түүж аваад хүнсэндээ хэрэглэхээс энд сонгоны ялаа үрлээгүй байна. Танаа сонгонд энэ ялаа өтөө затсан байвал эргэн тойрных нь хөрстэй хамт хүрзээр ухаж аваад шууд компост руугаа хийчихээрэй. Үгүй бол өтөн зэрэгэлдэх эрүүл ургамлуудыг гэмтээ хэрэгсэлтэй шүү. За харин энэ сонгоны ишин хугараа цаашдаа томрох болцоогүй болсон болохоор хүнсэндээ хэрэглэхээр шийдлээ. Бас өмнө нь хэлж байсан ишинд нь сум гарсан бол сонгон бүрлдэж чаддаггүй. Тиймээс ийм сумтай ишийг компост руугаа хийхээс өөр аргагүй. Харин энэ жаахан болцоог нь бол хоолндоо хүнсэндээ хэрэглэнэ. Ямар ч сонгоны болцоо эд бүрлдэх үйл явц эхэлсэн. Тийм болохоор өмнөхөөс бага тунгаар услах ёстой. Нарлаг халуун үед 3 хоногт 1 удаа услахад хангалттай. Учир нь сонгоны үндэс болцоо ердөө 5 см-ийн гүнд байрладаг болохоор чийг хангалттай авчихна. Чийг хангалттай авахын тулд 3 хоногт 1 удаа харин услах ёстой шүү. За саримсны тухай яриагаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Саримсаа бид их шигүү тариалдаг. Сортын тухайд бол манай бүс нутагт дасан зохицсон Мухашибинск болон Заганский гээд нутгийн сортууд байгаа. Одоо ногоогоо консервлж дарчлах улирал эхлэж байна. Удахгүй өргөст хэмхээ дарчлахад саримс заавал хэрэгтэй болно. Өдөр тутам хоол хүнсэндээ ч өргөн ашигладаг ногоо шүү дээ. Тиймээс саримсаа илүү шигүү тарьж түүхэрлэн ухаж авдаг юм. Ингэж айжмаар сэрэгжүүлдэг хэрэг. Талбай сэрэгжин зайтай болохын хэрээр үлдсэн саримс нь илүү сайн томорч ургадаг юм. Харин одоо ухаж авч байгаа саримс хэдийгээр жижигхэн ч гэсэн өргөст хэмэх дарчлахад бол яг тохирно. За саримс сонгоноо дохтмол услаж байгаарай. Саримсын сонгоныг бодвол арай хожуу болцсон ургамал болохоор намар тишээгээ хурааж авна. Одоохондоо ярих юмгүй сайхан ургаж байна. Хортон шавьжаас хамгаалж хор цацах шаардлага чалгаа. Ургац хураана гэдэг үнэхээр сайхан ажил. Өнөөдөр 4 төрлийн байцаа хурааж авах болно.
3 төрлийг нь бүрэн хурааж авна, харин нэг төрлийг нь цувуулж хураахаар үлдээх болно. Эхлээд эрт болцсон пандион гибрид үрийн байцааг хурааж авна. Суулгахдаа үзүүлж байсныг та бүхэн санаж байгаа бах. Өнөөдөр энэ байцаагаа хурааж мандлаа чөлөөлөх бол байцаа сайхан ургаж байна. 4 байцаа бус бүр 1.5 кг жиндааж сайхан ургажээ. Гадна талын навчнуудыг нь ингэж тасдаг цэвэрлээд шууд салаат болон хоол хийхдээ хэрэглэж болно. Эрт болцсон байцааг даршиж хадгалдаггүй гэдгийг санаарай. За өөрийн гараар талбайдаа ургуулсан шинхэн шүүслэг нитратгүй цэвэр байцаа. За энэ бол пандион сортын байцаа байлаа. Энэ сортыг анх удаа тарьж үзлээ. Сэтгэл үнэнхээр хангалуун байна. Дараагийн төрөл бол хятад байцаа. Висенная красавица сорт. Одоо хурааж авъя. Салаад хийхэд үнэхээр өөрмөд сайхан амттай байцаа. Гадна хальсыг нь цэвэрлээд шууд хүнсэндээ хэрэглэн ийм сайхан амттай байгалийн цэвэр байцааг ямар ч супермаркетаас худалдан авч чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ бол харин эрт болцсон цэцэгт байцаа. Опал гибрид үр. Энэ цэцэгт байцаа нь нэгэнд бүрэн боловсрож гүйцсэн тул одоо хурааж авъя. И мы его сейчас убираем. Ну, использовать можно в разных блюдах. Төрөл бүрийн хоол хийхдээ ашиглаж болно. Боорш болон буцад шүл хийхээр үнэхээр сайхан өвөрмөц амттай болдог. Эхнэр бид хоёр сүүлийн хэдэн жилийн хугацаанд өөрийнхөө байцааны оронд цэцэгт байцаагаар боорш хийдэг болсон. Магадгүй хадгалах газар байхгүй бол цэцэгт байцаагаа нарны шууд тусгалаас хамгаалж навчаар нь хучаад хадгалж болдог. Гэхдээ хурааж аваад хөрөгчөндөө хийчих нь хамгийн сайн хадгалах арга шүү. Ингээд 2 квадрат метр талбайтай мандал суларч байна. Би салаатны навч болон руккола энд нэмж тариална. Улмаар 8 дугаар сарын сүүл 9 дугаар сарын ихээр шинэ ургацын шинэ ногоо авах болно. Ну и четвертый вид. За дөрөв дэх төрөл бол брокколи байцаа юм аа. Цэцэгт байцааны нэгэн төрөл зүйл. Цэцэгт байцааг нэг дор хураадаг бол брокколиг 9 дугаар сарын дунд үе хүртэл баг багаар хурааж авч хүнсэндээ хэрэглэх боломжтой. Бүрэн боловсрсон брокколи ингэж харагддаг. Хайчаар толгойг нь хайжилж авна. Калабриза гибрид үрээс нийт 4 ширхгийг би тариалсан байгаа. Хамгийн гол нь брокколигоо цэцэглүүлж болохгүй шүү. Цэцэглээд ихэлбэл брокколины амт болон тэжээллэг чанар нь багасдаг юм аа. Ингэж шинээр нь түүгээ дараагүй болон бусад амтлаг хоол хийхдээ ачаалж ашиглаарай. Брокколи нь олон удаа ургац өгдөг ургамал болохоор 9 дугаар сарын дунд үе хүртэл шинэ ургацаараа биднийг баярлуулах болно. За эрхэм үзэгчдээ манай бүс нутагт жинхэнэ утгаараа зуны халуун өдрүүд ирж ургамал ногооны ургалтыг дэмжиж өглөө. 8 дугаар сар бол ургац хураалтын сар байдаг. Та бүхэн ч гэсэн ариван ургац авна гэдэгт итгэлтэй байна. Сайн ургац авахын үндсэн чанартай арчилгааг цаг тухайд нь хийх явдал юм шүү. За ингээд эх 7 хоногт эргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ.